Орой минь аймаа байна. Би гадагшаа явах чинь тэгээд явахаас өмнө та нартай нэг жоохон сэдвээр богино хугацаанд ярилцъя гэж бодлоо. Хувцас өмсөд өөрийгөө янзлах хоорондоо. За тэгээд өнөөдрийн бид нар болохоор ярих сэдв болохоор сэтгэл судлаар худлаа яагаад хүн худлаа ярьдаг вэ гэдгийг сэтгэл судлаар юу гэж тайлбарсныг цөмөрөө сонсъё. Аюулгүй олон шалтгаанаар хүн худлаа ярьдаг. Гэхдээ цаг байгаа болохоор цөмөр ихний 3 шалтгааныг л ярилцъя гэж бодлоо. За тэгээд нэгд шалтгаан болохоор айц. Хүн айцнаас олж худлаа ярьдаг. Жишээлбэл намайг үнэлэх юм бол шөөмжлөхгүй. Аль эсвэл намайг хаяа явчихгүй. Хайртай хүмүүс маань орхичихгүй. Аль эсвэл найзууд маань орхичихгүй. Тийм айцаас олж хүн бас худлаа ярьдаг. Хоёр талаар өөрийгөө хамгаалж худлаа ярьдаг. Жишээлбэл би ингээд хэлвэл гой харагдана үнэлч юм бол миний би муу харагдана гэж бодож ингэж өөрийгөө хамгаалж бас худлаа ярьдаг байх нь. Сүүлийн 3 талаар өөрийгөө амар гоё ингэж гоё харагдуулж амар мундаг лаг хүн болох гэж бас худлаа ярьдаг байх нэ. За тэгээд худлаа ярьж байгаа хүн болох муу хүн гэж би хэлээгүй. Хүүхэд бол угаасаа худлаа ярьж болохгүй. Бид нэр хүүхдүүдээ аль болохоор багаас нь өргөлж үнэ хэлж аав ээжтэй үнэ хэлж ер нь худлаа ярихыг худлаа ярьж болохгүй гэдгийг багаас нь ойлгох хэрэгтэй. Нас биеинд хүрсэн том хүн бол бид нэр цөмөрөө найз нөхдөдөө яагаад худлаа ярьсан бэ? Миний зүүнээс олж ингээ худлаа ярваа гэдгийг цөмөрөө сонсох хэрэгтэй. Юу гэдэг орон гэрийн асуудалтай ч юм уу эсвэл ямар нэг худлаа байх шалтгаан байгаалаад тэр хүн магадгүй худлаа ярьсан байж магадгүй гэж ойлгоод цөмөрөө эхний удаад цөмөрөө ойлгоод ярилцаад худлаа ярьсны уучлж болно. Гэхдээ байн худлаа яриад байгуул энэ асуудал байнга алхам тутамдаа уулзъя гэж амар олон сар жилийн өмнөөс төлөвлөж өгөөд уулзч чаддаггүй ч юм эсвэл амьдралынхаа тухай худлаа ярьдаг. Эсвэл өөрийнхөө тухай байнга худлаа ярьж идэг. Тийм бол асуудал. За тэгээд цөмөрөө уруулаа жоохон бодчихъя. Жоохон өнгөлж би нөх уруулаа боддгоо. Тэгвэл хүүхнүүд болохоор амар гоё ингээд би болохоор тэгж боддгоо ингээд зүгээр нэг дунд нь яачдаг. Тэг жоохон өнөртөө бас цацчихъя. За тэгээд цөмөрөө юу яа. Хин нэг найз чинь чамд тэг ингээд амар ийм гол ярианд орцсон тэг ингээд чухал сэдвэр ч юм уу ингээд ер нь ингээд ярьж явах явцдаа түүний биеийн хилэмжийг цөмөр уншиж сурцгаая. Худлаа ярилдаг хүн ямар ийм биеийн хөдөлгөөнүүд гаргадаг юм байна гэдгийг бас ярилцъя. За тэгээ нэг талаар нүдний харц тогтож чаддаггүй. Юу гэж хэлнэ наашаа чи Google эсвэл найз чам руу ихцэлж харж чадахгүй гөлөлцөх ч юм уу те. Ингээд нүүр рүү хараад нүд рүү хараад ингээд гоё ярьж сууж чаддаггүй байх нэ. Хоёр талаар байнга гар хөдлөн юу гэдэг чинь хамраа оролдоод ч юм уу чихээ оролдоод ч юм уу яг хөө тэр шууд ингээл хүнийг тэнгуул энэ худлаа ярьж ингэж бодож чадахгүй л да магадгүй тэрхийн тийм рефлекстэй байж болно. Гэхдээ ер нь л ярьж байгаа юу сэдвийн талаар худлаа яриад ч юм эсвэл чамд ямар юм байл худлаа ярьдаг юм бол угаасаа бие нь харагдуулаад ингээд өгдөм байна. Тэгээд 3 талаар ийм банд нэгдвэлтэй ингээд бие барьсан байдалтай ийм мөр ингээ унцсан тэг ингээд нэг юм бие хавцсан ч юм уу тийм байдал бас ажиглагддаг ахна. 4-т нь болохоор биш 5-т нь болохоор худлаа инээдэг. Инээмсэглэл нь одоо юу гэж нүдэн дээр ингээд илж бэдгүү те нэг хуурамч инээмсэглэлийг үзүүлдэг байх нь. За тэгээд 6-т нь болохоор гинт дуу хоолой өөрчлөгдөж сонин одоо хөдөлгөөн ч юм уу ингээд дуу хоолойны өнгө ч юм уу юу гарч ирдэг байх нь. За тэгээ хамгийн сүүлд 7-д нь болохоор чиний ярилцж байгаа одоо сэдв буюу асуусан асуултанд шууд хариулж чадахгүй аль эсвэл ингээд тойруулна аль эсвэл тэгээ тэр асуултаас ингээд бүр болтно. Тэгэж анзаарах юм бол одоо чиний ярилцахыг хүссэн хүн чинь аль эсвэл ингээд худлаа ярьж байна гэж ойлгох нэ. За ийм байх нэ. Худлаа юу болохоор энэ сүүлийн
бараг 5-6 хоног амар их цас ороод бүр үнэхээр гоё гадаа амар гоё үлгэр юм шиг амар гоё байгаа. Гэхдээ их цас орохоор метро тэгээд автобус энэ төр явах жоохон нөгөө нэг замын хөдөлгөөн тэр жоохон за юутай одоо юу гэх жоохон асуудалтай байна. Энэ би одоо болохоор нөхрөөрөө хөрвүүлчихсэн орой гихтэй болохоор би өөрөө ирэх болохоор энэ арай жоохон богинохон бокс гараад жоохон даарч багтах юм шиг энийг болчих. Энийг болоод жоохон уртхан өмсөе гэж бодлоо. Энийг хин жоохон урт боксод арсан энийг өмсөж. Энэ амар том. Тэгээд гоё юм боксод авсан. Тэгээд бандгар зузаан. Тэгээд ханцаа нөхөлчих цомгоо. Энэ болж байна амар гоё. Үл хийдвэрсэн юм шиг гоё. За тэгээд готлаа өмсөе. Ийм зузаан. Ер нь тэгээд хөтний улиралд зузаан гоё явах шиг тавдах байдгүй. Тэгээд зузаан сах үстэй бандгаар готлаа өмсчээ. Би өмнө дотороо том зузаан давхин өмснөө даарах гэж бодож байна. Тэгээд малгай өмсчээ. Малгай өмсөхөөс өмнө цүнхээ харуулъя. Энэ хөрхөн манай хуурай дүү болон найзууд маань нэвтрсэд бэлгсэн. Энд амар хайртай. Тэгээд малгайгаа өмсөд шил зүхэд биелээ өмсөд ингээд талаахаа явуул тав дахьтай сайхан юм да. Баяртай дараагийн хавчлагаар уулзъя.